Орхон аймгийн 28 дахь цэцэрлэг Улаан загалмайн хороотой хамтран хурга ашигны нэмнээ төлийн уут цэргийг ойсон байна. Одоогийн байдлаар 30-аас 40 төрлийн хурга ашигны уут ойжээ. Улаан загалмайн хороотой болохоор манай хамтран ажиллаж байгаа. За энэ аяныхаа ажлынхаа хүрээнд болохоор манайх хөдөө малчны хотгонд болохоор зориулж юу хийж байгаа. Энэ хурганы нэмнээ уут хийж байгаа. Энэ аяныхаа хүрээнд болохоор энэ нэмнээ уутаа хийгээд одоо удахгүй бид нар болохоор юу яаж хүргэж малчныхаа хотгонд хүргэж аваач өгөх ажлыг өрнүүлээд ингэ ажиллаж байна. За одоогийн байдлаар бол одоо нэг 30-40 төрлийн нэмнээ ойцсон байна. Яг бэлэн ойцсон байгаа нэмнээ. Энэ дээр болохоор нөгөө бид нар чинь лаач үдэнц бас авч ингэж байгууллагынхаа хүрээнд бас авч хүрээж авчиж өгөх юм ажилтай байгаа. Дээрээс нь төлний уут байгаа. Энэ нэмний нь болохоор бас хурганых биш ахаад нөгөө нэг том төлний бас өхөр мөрийн том төрлийн бас туулны нөгөө нэмнэнд бас хийгдэж байгаа. За нэг айлд бол ер нь бол 30-аас 40. За айлын хол янз янз байгаа. Тийм болохоор бид нар бол ер нь нэг айлд бол нэг 40 ширхэг хурганы уут нэмнэгээ бэлдээд ер нь бэлэн болсон байгаа. Нэг айлд дунджаар 30-аас 40 ширхэг хурганы уут нэмнээ олгох юм. Ингэхдээ энэ амралтын өдрүүдээр тухайн малчны хотод очиж өгнө гэлээ.